Сонсолгүй боловсрол төрийн бус байгууллагыг дэмжин хамтран ажилладаг байгууллагуудын талаар та бүхэнд товч мэдээлэл хүргэе. 2011 онд Монгол үндэсний дохионы хэлний хөгжлийн зөвлөл төрийн бус байгууллагатай хамтран сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийн 1000 үгийн дохионы хэлний талаар зөвлөлдөн түгээмэл хэрэглээний дохиог баримтжуулахад хамтран ажилласан. Жишээлбэл аав гэх үгийг дохионы хэлээр түгээмэл илэрхийлж буй дохион аль нь болохыг сонсолгүй ирээдүйн дунд судалгаа хийсэн. Энэхүү аппликейшнд оруулах дохиог эцэслэн шийдвэрлэхэд туслалцаа үзүүлж дэмжин ажилласан Монгол үндэсний дохионы хэлний хөгжлийн зөвлөл төрийн бус байгууллагад талархснаа илэрхийлж байна. USAID буюу Америкийн олон улсын хөгжлийн агентлаг нь нэгдсэн улсын гадаад харилцааг дэмжин дэлхийн улс орнуудад эдийн засгийн туслалцаа үзүүлж мөн хүмүүнлэгийн хөтөлбөр хэрэгжүүлдэг агентлаг юм. Сонсголгүй боловсрол төрийн бус байгууллага байгуулагдсан цагаас эхлэн дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо төрийн бус байгууллагатай хамтран ажиллах талаар хүсэл илгээсний үндсэн дээр тус холбоотой нэгт хамтран ажиллаж байна. Тус холбоо нь Америкийн олон улсын хөгжлийн агентлагийн буцалтгүй тусламжаар 2014-өөс 2016 онд хэрэгжүүлж буй Монголын сонсголгүй ба сул сонсголтой хүүхдийг боловсролд эрт оролцуулах, сонсголгүй хүүхдийн боловсрол бага ангид хос хэл соёлын арга зүйг нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэхэд манай байгууллага дэмжин хамтран ажилласаар ирлээ. Уг төслийн ажлын хүрээнд манай байгууллага 1000 хүүхдэд дохионы хэлний олон төрлийн сэдэв бүхий гар утасны аппликейшнийг шинээр бий болгоход мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллалаа. Сонсголгүй ирээдүйн нийтлэг зорилгыг дэмжин дохионы хэлийг олон нийтэд түгээхэд дэмжин хамтран ажилласан дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо төрийн бус байгууллагад болон санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Америкийн олон улсын хөгжлийн агентлагт баярлаж талархснаа илэрхийлэхийг хүсэж байна.